Эрхэм телевиз үзэгч эгэл олон та бүхэндээ сар шинийн баярын мэндийг хүргэн мэдчилээ. Эргэх 4 өдрөлтэй, эгнэшгүй нүнжигтэй амьдралтай, гайхамшигт мал аж ахуй эрхэлж ирсэн малчин түмний тэр дундаа их эзэн Чингис хааны Алтан уургийн цагаан ясны удмын тасдваржигныхны төв нутаг Говьсонбор аймгийн улсын тэргүүний Сүмбэр сумын засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөл, төрийн бас байгууллагын төлөөллийн нийт хамт олон та бүхэнд мөн энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж амжилт хүсье. За ийхүү амар байна уу нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар эхэлж байна. Амар байна уу? Сар шинийн баярын нэвтрүүлэг Шойр ТV говийн бүсийн цахим суваг. За бурхан сайн байцгаана уу? Сар шиндээ сайхан хэлцгээж байна уу? За манай Сүмбэр сумын энэ удаагийн амар байна уу тэгээд нэвтрүүлэгт оролцож байгаа баг хамтдаа олонний зүгээс Монгол ёс юм их сайхан дугаар айдууны мэдчилгээ дэвшүүлнэ. Амар байна уу? Сар шинийн баярын нэвтрүүлэг Шойр ТV говийн бүсийн цахим суваг. За манай нэвтрүүлгийн ерөнхий шүүгчээр Монголын үндэсний олон нийтийн радиогийн орон нутгийн сурвалжлагч Болбаатар ажиллаж байна. За мөн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газрын соёлын үеийн асуудал хариуцсан мэргэжилтэнд Лавгмаа. За мөн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газрын урлаг уран бүтээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн оюун жаргал нар ажиллаж байна. За хөтлөгчөөр миний бие Шойр телевизийн сэтгүүлч Саран Заяа ажиллаж байна. За ингээд нэвтрүүлгийнхээ Цочин хаймарт одоо морилсон эрхмүүдэд танилцуулъя.
Улсын тэргүүний Сүмбэр сумаас оролцож байгаа хамгийн ихний баг бол Шүтэн хайрхан баг байгаа. Хүрээ. За Шүтэн хайрхан багийг маань ахалж Сүмбэр сумын засвар даваад орж Борчхон төрлөг уртын дууны холбооны тэргүүлэгч Сүмбэр сумын 3 дугаар багийн Ахмадын зөвлөлийн дарга Ахмадын төлөөлөл Ламжав. Мөн Шүтэн хайрхан багийн маань нэг гишүүн нь Ихэн сүвэн баялаг хоршооны дарга 4 дугаар багийн малчин Болорманаар оролцож байна. За 2 дугаар баг бол Жавхлант багийнхан байгаа. Жавхлант багийг урьж байна. За Жавхлант багийн ахлагчаар Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ерөнхий боловсролын 1-р сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Лохууз. За мөн худалдаа аж үйлдвэрийн танхимын Говьсүмбэр аймаг дахь салбарын дарга Цэцгээ. За мөн хар сувд хөгжин дэмжигчдийн хамтлагийн дасгалжуулагч багш Анх Цэцэг. За нар оролцож байна. За харин 3 дугаар баг маань өвийг түүчээлэгч. Өвийг түүчээлэгчд багийн ахлагчаар Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Уяач Жанчигд орж ГСБХ хоршооны нягтлан бодогч Туяас өрн. За мөн хар сууд хамтлагийн тамирчин Од баяр нар оролцож байна. За ингээд 3 багтаа амжилт хүсье. Хамгийн ихний наатхаа маань аргаа тонгорох наатхаа байгаа. За хэдүүлээ ихэл жоохон хөдөлж эхэлэх нэ. Амар байна уу нэвтрүүлгийг дэмжигч Сүмбэр сумын засаг даргын тамгын газар, дэмжигч Ихэн сүвэн баялаг хоршоо, дэмжигч худалдаа аж үйлдвэрийн танхимын Говьсүмбэр салбар. За аргаа тонгорох наатхаа маань бол одоо Борчхон наатхаа нэг байгаа. За аргаа тонгорох наатхаа одоо бидний яг тоглоомын онох бай маань бол энэ хасаа байгаа. За яагаад аргаа тонгорох гэж нэрлсэн гэхээр бод малын шагааг аргаа гэж нэрлэдэг тийм ээ. Тэгэхээр энэ аргааг яг тонгорч энэ хасаагаа ондог учраас за ингэж байрлуулна. 7 хуруу чигчийн хуруугаараа аргаагаа түшнэ. Харин дунд хуруу ядам хуруун дээрээ одоо суур болгох нь шүү дээ тийм ээ. За ингээд тэгээд тонгорч шиднэ гэсэн үг. За ингээд хасаагаа онснороо та бүхэн багтаа оноо авчирна. За 3 хасаа байгаа. Голын хасааг онох юм бол 3 оноо. Хоёр талын хасааг онох юм бол 1 оноо авна. За дөрмөнд бас нэг хатуу мөлдөгдөх нэг дүрэн бол аргаагаа тонгорсны дараа хэрвээ шалан дээр ойх тий цаад одоо өхрийн илцэн арьсан дээр буюу самбар дээр ойж онох юм бол оноонд ерөөсө тооцохгүй. Яг цэвэр шууд очиод онох ёстой гэсэн үг. За дотор нь бол энэ хасаан дотроо бол бас аргаа нь орж болно. Энийг бол тооцно. За газар тэнгэр. За шүү. За ингээд хамгийн ихний багаар одоо яг энэ шотсон дараалалаараа бид 3 дугаар баг буюу өвийг түүчээлэгч багийнхныгаа урьж байна. За аргаа тонгорох наатхааг эхлүүлэх нь дээ. За амжилт хүсье. Өвийг түүчээлэгч багийн ахлагч. За арай онсонгүй ихний аргаагаа тонгорлоо. За амжилт. За нилээд өгсөн шүү. Баг онлоо шүү. Яа. Жохон зөвлөө шүү. Чи 2 дахь аргаа. Жохон тавлаа да. За ингээд шүтэн хайрхан багийн ихний аргаа. Миний энэн дээр нөгөө онсон бичлэг яваад уухаа явчих тий. За жим зөвчих шүү. Зураасаа бодрогч хараараа хаа. За бид нар бол яг энэ аргааг бас за яхаа ажихаа оноо аваагүй ингэж. За ингээд 2 дугаар багийг урьж байна. Жавхлант баг.
За. бид нар олох нь уу хой? Жохон мэрэгэн бос хүмүүс ирсэн байна үгүй юу? За. Дунд ядам 2 зөв болж байна. Зөв шүү. За ихтэй шалтгаан авчихлаа. Онох төгсөө. Яй, баг. Амар байна уу нэвтрүүлгийг дэмжигч Ганган урлан оёдлын салон дэмжигч говийн тансаг бууцны цэг. За ийхүү амар байна нэвтрүүлгийн маань одоо эхний даваа арга тонгорох даваа маань амжилттай өндөрлөлөө. За энэ арга тонгорох гэдэг нь наадхайг зүүн чойрын хийдийн ламнар маань одоо хана хаданд яг энэ аргаагаа тонгорч нааддаг байсан гэдэг юм байлээ. За тэгээд сүүл рүүгээ яг энэ одоо өхрийн арсыг одоо хана тийм ээ самбар болгож ингэж тоглодог, хасааг онж тоглодог болсон хүүхдээ юм байна. Амар байна уу? Сар шинийн баярын нэвтрүүлэг Chor TV говийн бүсийн цахим суваг. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань оноо нь 4 бэрхийн шаагаар тооцогдох юм. За хамгийн өндөр оноо нь 5 оноо буюу морь. За та бүхэнд одоо морь ингээд яг оноо гэж өөр өсөж чинь өгөөд явна гэсэн үг. За дараагийн оноо нь тэмээ байна. Энэ бол 4 оноо. За дараагийн оноо нь 3 оноо буюу хонь. За сүүлийнх нь ямаа буюу 2 оноо. Яг ингэж оноогоо дүгнж явах юм шүү. За хамгийн ихний даваа болох арга тонгорох наадхаа дээр бол жавхлант багийнхан маань ийхүү өөрсдөө 3 оноо буюу хоныг авч чадлаа. Баяр хүргэе. За хамгийн анхны оноо байсан. Их сайхан бэлэгдэлтэй тийм ээ. Хонин сүргэн одоо сайхан тал дүрэн бэлчиж байгээ гэд өрөөчи. Нэвтрүүлгийнхээ ивент төлөвч одоо хамтран ажиллаж байгаа байгууллагуудаас та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр Chor TV маань бол амар байна уу нэвтрүүлгийг яг одоо энэ жилээс эхлэн одоо санаачлан та бүхэндээ жил болгон уламжлалт болгон хүргэхээр зорж байна. За харин нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Говьсонбор аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газрын хамт олон маань ажиллаж байгаа. За мөн Сүмбэр сумын засаг даргын тамирын газар маань Сүмбэр сумын нэвтрүүлгээр хамтран ажиллаж байна. За мөн Ганган урлан гэдэг одоо энэ хөтлөгчдийн энэ сайхан ганган дээл ховцыг Ганган урлангийн оёдлчин цэгмэд маань хийсэн байдаг. За яг энэ дээл маань онцлог нь гэвэл одоо та бүхэн харж байгаа зүүмэл урлалаар бас хийсэн нэлээд онцлогтой, нэлээд нарийн хийц маш их хөдөлмөр орсон тий. Одоо энэ дээлийг жишээлбэл ингээ харахад Монгол дээл ийм жижигхэн зүүмэл энэ жижигхэн даавнуудыг хооронд нь ингээ зүүж ойсон байгаа байхгүй тий. Энэ ингээл жишээлхэд ингээл гар марийн хэсгийг харалтай ингээ харахаар нэг юм орчин үеийг тий нэг тийм авангард гэж ярьдаг шиг тийм стилтэй юм шиг тэгсэрнэ Монгол дээл байгаа даа. Энэ сайхан бүтээлийг Монголд одоо бас их ховорхон тооцож байгаа. Ер нь бараг л байхгүй юм шиг байна гэсэн бэлээ. Тэгээд оюуны өмчийн одоо эрхтэй энэ сайхан дээлийг уралж байна. За мөн худалдаа аж үйлдвэрийн танхимын Говьсонбор салбар маань бас бидэнтэй хамтран ажиллаж байгаа. За мөн мэдээж энэ сайхан өргөөг маань одоо бидний нэвтрүүлгийг дэмжин энэ нэвтрүүлгийг хийх гэж байгаа Борчхон голомт жуушны баазынханд бас баярлалаа. Сүмбэр сумын 4-р багийн ихэнх сүвэн баялаг хоршооныхоо маань биднийг бас дэмжин өнөөдрийн нэвтрүүлгийн бэлгийг бас бэлтгэсэн байгаа. Тэгээд за мөн говийн тансаг хэмээх бас буусны цэхийн хамт олон маань бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээд та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Амар байна уу нэвтрүүлгийг дэмжигч Ганган урлан оёдлын салон дэмжигч говийн тансаг бууцны цэг. Хамгийн ихний асуултыг Сүмбэр сумын засаг даргаас асууя гэж бодож байна. За даваад орчоо. Яг энэ өнгөрсөн одоо луу жил тийм ээ. Сүмбэр сумынхны хувьд хийж бүтээсэн хамгийн чухал амжилт ололтууд юу вэ? Амар байна уу? Энэхүү нэвтрүүлгийг үзэн суугаа. Нийт Сүмбэр сумынхаа болон Монгол өв соёлоороо бахархдаг Монголын нийт ард түмэндээ элдв эрдэнэт хэмээх хөхөгчин модон могоо жилийн сар шинийн мэндийг өөд нь өргөн дэвшүүлье. Өнгөрөх 2024 онд луу жилд бид соёлын үеийн чиглэлээр олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Үүнээс дурдвал
соёлын өвийг өвлөн уламжлагчдын хүрээнд нийт боржхон соёлын 5 аймаг 17 сумдын 84 гаруй боржхон өвийг өвлөгчдийн дунд боржхон уртын доо боржхон морин уурын одоо тэмцээнийг бас зохион байгуулсан. Энэ одоо соёлын дархлааг бий болгох үүднээс бас жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг байгаа. За мөн бас соёлын өвийг уламжлагчдын нэгдсэн арга хэмжээг Сүмбэр сум жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг. Говьсүмбэр аймаг нийтдээ 360 гаруй соёлын өвийг уламжлагчтай байна. Соёлын өвийн уламжлагч бол нэг ёсондоо одоо боржхон соёлын нэг том бот ном гэж одоо өвгөд маань тэгж ярьдаг. Нэг одоо өвлөн уламжлагч байхгүй болоход нэг ном байхгүй болохтой адил учраас энэ өвлөн уламжлагчдыг байгаа дээр цааш нь энэ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс хооронд нь дуршлаг солилцуулах үүднээс энэ арга хэмжээг бид нар жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг. За мөн бид нар хөдөөгийн баясгалан арга хэмжээнд дээрээ морины соёлыг илүү түлхүү голчлон харуулж үүндээ бас морины соёлыг эрхэмлэгч энэ морины тамгыг Сүмбэр сумын нийт одоо морь уяачтай хамтран Сүмбэр сумын 140 гаруй морины тамгыг эсхийн дээр тамгалж бас одоо өвлөн уламжлах цааш нь түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан. Энэнд бас Сүмбэр сумын маань уяачид одоо морин спорт уяачдын холбооныхан маань маш итгэв санаачлагтай оролцсон сайхан арга хэмжээг болсон гэж одоо бас дүгнж байгаа. Тэгэхээр бид бас энэ боржхон өв соёл мөн бас Монгол уламжлалт угсаатны өв соёлуудаас жил болгон гэж таниулж бас цаашлаад энэ арга хэмжээдүүдийг зохион байгуулж явах хэрэгтэй байна гэдэг дээр илүү түлхүү голцолж ажиллаж байна. Амар вайны нэвтрүүлгийг дэмжигч Сүмбэр сумын засаг даргын тамгын газар, дэмжигч Эхэн сүвэн баялаг оршоо, дэмжигч Удалдаа аж үйлдвэрийн банкны Говь Сүмбэр салбар. За Завхлан багийн ахлагч одоо жимцэн лохоц ахмад цоргон хүмүүжүүлэгч одоо цөөн зүйл асууя. Миний одоо 40 жил Монголын сэтгүүл зүйд ажиллах хугацаанд 8 удаа сумын иргэдийн төлөөлөгчдийн хорны төлөөлөгчөөр сонгогдсон хүн таарч байсангүй. Тэгэхээр лохоц огш маань бол ийм одоо төрийн сонгуул түмэн олныг төлөөлөх энэ одоо ажлын нэр хүндтэй, үүрэг хариуцлагатай 32 жил гүйцэтгэсэн ийм одоо онцгой хүн. Бид хоёрын талаар бас намар ярилцчихсан. Тэгэхээр энэ төрийн нэлцээр энэ олон жил сонгогдож байгаа онцлогоос дурсаж энэ залуучуудад шинэлээчтэй сэтгэлээр ярина. За та бүхэнд энэ сайхан өдрийн албамдыг дэвшүүлээ сайхан шилжчихэж байна уу. За тэгээд өнөөдөр бол бид бүхэн бол энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаад баярлж байна. За тэгээд миний бие бол одоо энэ Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ сайхан байгууллагт нутгийн удирдлага, төрийн удирдлагыг хослуулах энэ хүндтэй бөгөөд хариуцлагатай 32 дахь жилдээ ингээ явж байгаа нь бол манай ард түмэн маань биднийг бас зөв замаар явж байна. Бас нэг тодорхой хэмжээний ажил хийж байна гэдгийг баталсан юм хэрэг болж байгаа. Тэгээ энэ үндсэндээ бид яадаг вэ гэхээр ер нь одоо энэ орон нутгийн хурал гэдэг бол төлөөллийн байгууллага. Төлөөллийн байгууллага учраас бид эндээс яах вэ гэхээр ард иргэдтэйгээ холбоотой байж ард түмнийхээ санал хүслийг авч сум орноо хөгжүүлэхэд өөрийн бие сэтгэлээ зориулж байгаа гэдэг нь бодож байна. Хоёрдугаарт бол би багш хүн учраас хүүхдүүдтэй хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ хүүхдүүд маань цаана аав ээж ах эгч нар хасран хамгаач бүгд байж ирдэг. Тэгэхээр энэ сайхан нэр төртэй ажлын минь үр дүнд одоо өдий зэрэгтэй явж байна. Тэгээд нийт сонгогч хүмүүстэй бас баяр талархалж байгаа. Илэрхийлээ та бүхэндээ ажлын хамжилт сар шиндээ сайхан шилж сайхан баярлаарай гэж хүсье. За манай Амар вайны цангаанд нэвтрүүлгийн хамгийн залуу оролцогч одоо яраас хамгийн сүүлд одоо ямар тэмцээн уралдаанд оролцов улс орны болон олон улсын чанартай олон удаа оролцсон олон шагнал авсан аймаг орон нутгийнхаа нэрийг хэлийн чандаж гаргаж байсан танаа баг хамт олон дээр хамгийн сүүлийн тэмцээнийхээ тухайд урсамжаасаа хуваалцсан уу? Та бүхэн сайхан шинэлж байна уу? Одоо манай хамтлаг хамгийн сүүлд тэмцээнд явсан гэвэл 24 оны 5 сард дэлхийн аврагт явсан. Тэр дэлхийн аврагт оролцоход ер нь бол шин судан зүйлс суралцсан.
гадаад эдийн тэмцээнийг ямар хөө байдгийг мэдэж явсан. Харсуу тамхины маань хувьд бол одоо Монгол улсын 3 удаагийн авраг. Хөгжийн дэмжигчдийн одоо энэ спортыг бол Монголд яг энэ нөгөө акробатын чирлидинг гэдэг төрлийг нь бол Монгол улсад бас нэлээд сайн хөгжүүлж байгаа, анхдагч одоо хөгжүүлж байгаа ийм баг байгаа. Дараа насны дэлхийн аваргын аль төрөлтөн чөлөө оролцоод хүрэл медаль аваад ирсэн шүү дээ. Тэр нь юу вэ? Тэр нь дэлхийн аваргаас арай өөр нөгөө дэлхийн цомын аварга гэдэг тэмцээн байдаг. Бараг адилхан чансаатай тийм. Тэндээс л хүрэл медаль аваад ирсэн тийм. Яг тэр үеийн сэтгэлийг хуваалцаач. Яаж баярлж вэ? Тэр үед яг л оролцож байхад багуудыг харахад бол яг манай баг нэг яг хэзээ анх орж байгаа болохоор байр эзлэхгүйгээ сайн мэдэхгүй л байсан. Гэхдээ багуудыг харж байгаа л өөрсдөө чадна гэж хичээгээл орсон. Тэгэл ялч 3 дугаар өрөөнд орсон. Ер нь бол дэлхийн дайнд л яваа мэн гэж олж харсан байна тий. За баярлалаа. За ингээд бид нэвтрүүлгийнхээ 2 дугаар давааг эхлүүлэх гэж байна. Амар байна уу нэвтрүүлгийг санаачлан бүтээгч Chor TV говийн бүсийн цахим суваг. Хамтрагч Говьсүмбэр аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар. Дэмжигч Боржгон голомт жуулчны бааз. За 2 дугаар даваа маань бол тань мэдхийн асуулт хариултын хэсэг байгаа. За манай лавгмаа маань энэ одоо яг давааг маань хөтлөн та бүхэнд хүргэх юм аа. За амар байцгаана уу та бүхэн маань сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу? За энэхүү тань мэдхийн одоо тэмцээн маань болохоор Говьсүмбэр аймгийн түүх за тэгээ соёлын үеийн талаарх асуултыг багийн одоо нэг гишүүн сугалж аваад тэгээд багийн 3 гишүүн хоорондоо ярилцаад хариулнаа гэсэн үг. За энэ дээр бол нэг гол одоо анхаарах зүйл бол маш дэлгэрэнгүй хариултыг бол өгнө. Ганц нэгэн өгүүлбэрээр ингээд хариулахгүй гэж ойлгоорой. Говьсүмбэр аймгийн 9 гайхамшигыг нэрлэнэ. За цоорхоо аршаан. Цагаан дарих бурхан байна. Давг сүндэл бурхан байна. Зараагийн хүн чулуу. Хүүхдийн овоо. Хүрийн ногоо. Хүрийн ногооны нөгөө шавар бол нөгөө эмчилгээний зориулалттай гээд бас нэг гайхамшигт оруулдаг гэж бид бүхэн бас үзсэн. За цагаан өвгөн, сансар хайрхан, сүмбэр уул, чойрын бог тайрхан гээд эдгээр зүйлсийг одоо 9 гайхамшигт нэрлэж байна. Чойрын богдуул болон давг сүндэл бурхан, сүмбэр хайрхан, сансар хайрхан, зүүн чойрын хийдийн тойр болон цагаан дарих, зараагийн зүүн өврийн хүн чулуу, хүүхдийн цагаан овоо, цоорхоо аршаан, хүрийн ногооны нуур, цэргийн алдрын хөшөө. За ер нь энэ манай 9 гайхамшигыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2021 онд баталсан юм 9 гайхамшиг байдаг аа. За баярлалаа. Говьсүмбэр аймгийн бэлэгдлийг тайлбарлана уу? За манай бэлэгдэл бол дээрээ хөөх тэнгэртэй нар сар за тэгээ 3 уул маань чойрын богд уул болон сансар уул маань байгаа. Эхмэл монгол бичиг буюу худам монгол бичгээр чойр гэсэн бас бичиг эхмэл бичигтэй байгаа. За тэгээд наан нь бол арслан байгаа. Энэ арслан бол сансар уулыг юу нь бол сэнсэр гэж ярьдаг. Тэр нь бол одоо бас арслан гэсэн утгатай тийм санскрит үг байгаа. Тэгээд одоо окторгуу удмаас ингээд толдон харах юм бол манай сансар уул маань хэвтэж байгаа арслангийн хэлбэртэй гэж бас үздэг юм байна. За тэгээд Зориг Бадрангуйг одоо илэрхийлсэн улаан дэвсгэр дээр шар арслан гэж илэрхийлсэн ийм сайхан бэлэгдэлтэй бид бүхэн маань бэлэгдэлтэй бас маш их хайртай дуртай байдаг. За асуултандаа хариулсан Жавхланд багада баярлалаа. За энэхүү таны мэдхүйн асуултаар бид бүхэн мэдхгүй зүйлээ мэдээд мэддэг зүйлээ бусаддаа түгээгээд ийм зорилгыг бол агуулж байгаамаа. За та бүхэн маань өнгө хараад болов шууд бэлэгдлийг нь бол
хэлж байна. Гэхдээ эднэр маань цаанаа дахиад далд утгатай байдаг аа. Гурван уулыг сар нарны хамт дүрсэлсэн өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийг илэрхийлнэ. Нар сар нь өн мөнхийн бэлэгдэл бөгөөд Говьсөнбөр аймаг үргэлж Мандан бадархыг бэлэгдэнэ. Бэлэгдлийн голд чойр гэсэн үгийг Эхмэл Монгол бичгээр сүүн цагаан өнгөөр бичсэн нь 5 ухааны төв байсан хийгээд нутгийн ард түмний сэтгэлийг бэлэгддэг байна. Арсланг эрдний хүзөвчтэйгээр дүрсэлсэн энэ нутаг эзэнтийн тэмдэг юм а. Хөх хөнгөн тайван амгаланг улаан дэвсгэр нь гал цогтой байхыг бэлэгдэнэ. За дараагийн баг. Шууд хариулж болно шүү. Говьсөнбөр аймаг хэдэн онд байгуулагдсан бэ? Манай багийнхаа ярилцаад 1994 оны 5 сарын 6-нд Дарнагав аймгийн Сүмбэр сүм байжгаад Говьсөнбөр аймаг гэж байгуулагдсан. Өнгөрсөн 30 жилийнхаа үед бид бас өрнөн дэлгэрэх сайхан тэмдэглэлээ. За ингээд телевиз үзэж байгаа Монголын ард түмэндээ сар шинийн мэндийг төвшүүлье. Улсын их хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн зэсээр Говьсөнбөр аймаг 1994 онд байгуулагдсан байна. Бас их азтай байлаа тийм ээ. Хамгийн амархан асуулт таарч аргагүй л Говьсөнбөр аймаг хамгийн одоо Монгол улсын хамгийн залуу аймаг гэдэг одоо тэр утгаараа ч юм уу залуучуудыгаа цаанаасаа дэмжлээ. За Буюу шүтэн хайрхан багд бол Тэмээ оноо өглөө. За хоёр дахь баг буюу Жавхлант багд Хонь өглөө. За өвийг түүчээлэгч багд болохоор Нор оноо өглөө. За ийхүү өнөөдрийн амар байна уу нэвтрүүлгийн маань 2 дахь даваа тун амжилттай болж өндөрлөлтөө. Манай багийнхан маань болоод асуултаа ер нь бол маш сайн хариуллаа тийм ээ. Жаахан зөрүүлсэнд болохоос ш. За ингээд 3 дахь даваагаа эхлэхээс өмнө бид бас та бүхнийхээ тий өнгөрсөн луу жилийн ололт амжилтаас сонин хачнаас бас сонсож байгаа. За тэгэхээр бид дараагийн асуултыг за худалдаа аж үйлдвэрийн танхимын одоо Говьсөнбөр салбарын дарга сэхчээс асууж бодож байна. Тэгэхээр танаа одоо яг энэ худалдаа аж үйлдвэрийн танхим бас манай яг энэ нэвтрүүлгийг хамтарч бас тодорхой хэмжээнд ивент тэтгэж оролцож байгаа шүү. Тэгээ маш их баярлалаа. За тэгэхээр танаахан яг энэ одоо энэ салбарт энд яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? За амар сайн байцгаана уу. За манай төрийн бас байгууллага бол 60 жилийн түүхтэй хамгийн том төрийн бас байгууллага байгаа. Одоо 21 аймагт салбартай үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. За ер нь бол бизнес эрхлэгчдийг дэмжин урамшуулах, өмгөөлөн хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гишүүнчлэлтэй тийм төрийн бас байгууллага байгаа. Орон нутгад бол манай аймгийн ер нь их бизнес эрхлэгч манай гишүүн болцсон. Хамгийн сүүлд магадгүй яг энэ луу жилд тийм ээ хуваарь аж ахуй эрхэлж байгаа энэ бизнес эрхлэгчид маань хамтарч ямар ажил хийсэн бэ? За 2025 он гараад бид нар үдгсэл худалдаагаа саяхан зохион байгуулсан. За гишүүд маань бол дэмжиж оролцсон. Тэгээ манай ерөнхийдөө гишүүд бол энэ нэвтрүүлэгтэй холбоод ярихад бол ер нь өвийг түүчээлэгчд, өвийг одоо уламжлан сахигчд ерөнхийдөө байдаг. Тэгээд та бүхэн манаас үдгсэл худалдаан дээр очих юм бол энэ бүгдийг бол нүдэрээ үзэж гараараа барьж бас үзэх боломжтой юм багамаа. Тэгээд одоо энэ сар шинийн сайхан өдөр бас та бүхэндээ могоо жилийн мэнд хүргээд ашиг орлого нь улам арим их байхыг хүсэн өрөөж байна. Амар байна уу нэвтрүүлгийг дэмжигч Сүмбэр сүмийн засаг даргын тамгын газар, дэмжигч Эхэн сүвэн баялаг оршоо, дэмжигч худалдаа аж үйлдвэрийн танхимын Говьсөнбөр салбар. За би Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын Ахмадын хорооны 3 дугаар багийн Ахмадын зөвлөлийн дарга Төмөр тоогийн ламжигт хандаж ярилцаж асуулт асууя. Нийгмийн ажилд чөлөө зав гаргаж оролцдог. Зүгээр ч оролцдоггүй, бүртгүүлдэггүй, одоо үлгэрэлдэг, өөрөө хушуучилж удирддаг зохион байгуул санаачилдаг ийм хүний хувьд энэ гарч байгаа могой жилдээ Ахмадын зөвлөл маань ямар ажил төлөвлөж байна? Дав дээр одоо хийх ажил энэ талаараа манай үзэгчтэй ярьж өгнө үү?
За та бүхэндээ энэ өдрийн түмэн амгалан айлтан мэдчлээ сар шиндээ сайхан шингэлсгэж байна уу. За 1925 он гарсаар бол манайх одоо 400 2025 он. Оо тий. Яа. Яа. За дахиад. За 1925 он гарсаар 2025. Яа. За 2025 он одоо манайх 494 ахмадтай өнөөдрийн байдлаар ахмад дайчин бухын зүүнд гэдэг хүн өнөөдөр одоо 100 насыг хүрсэн хамгийн өндөр ахмад настан байна. Ахмадын зөвлөл нь 8 төрлийн ажилд одоо төлөвлөөд төлөвлөгөөгөө Сүмбэр сумын ахмадын хорон даргаараа батлуулсан. Бид нар одоо нэн төргөнд одоо эрүүл мэнд эрүүл сайхан байхын тулд одоо дасгал хөдөлгөөн хийх, бүжиг хийх. За 4 төрлийн бүжиг одоо хамт олондоо зааж өгье гэж бас төлөвлөсөн байгаа. Дээр нь одоо йогийн бас дасгал үндсэн курсын дасгал хөдөлгөөнүүдийг хийж ахмадуудынхаа эрүүл мэндийн төлөө анхаарч ажиллана гэсэн иймэрхүү чиглэлтэй ажиллаа төлөвлөсөн байна. За тэгэхээр манай бас залуучуудын маань одоо үеийг түүчээлэгч багийн гишүүн Жанчив Дорж маань бас оролцож байгаа. Тэгээд энэ залуу хүн Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын бас төлөөлөгч уяач юм хүн байгаад байгаа тийм ээ. Залуу хүний хувьд яагаад одоо ингэ чиний үеийн залуучууд бол нэг ч юм оролцоо арай бага байдгийн юм шиг санагдаад байдгийг. Тэгэхээр энэ талаараа яриач. Одоо залуучууд бол одоо бас эх орны ирээдүй. Ийм учраас одоо энэ өөрсдийн хийж бүтээж байгаа үйл хэрэгээ одоо сайхан гүйцэтгэл сайтай хийгээд ингээ явах юм бол одоо энэ улс хөгжих байхаа гэж би бодож явдаг. Тийм ч учраас бас энэ сумын иргэдийн уралд бол одоо үг хэллээ. Үзэл бодлоо илэрхийлээд одоо малчин дүмнийхээ дуу хоолой явж байна. Тэгэлгүй яах вэ тийм ээ. Уяач юм биш үү? Морд нь одоо хурднуу сая өнгөрсөн онд мордоо уйсан уу яав юм. Би одоо хүүхэд байх наснасаа одоо улсын наадамд ардын үсгэлийн 80 жилээр Ярамгийн динжид 3 насны мөр унжуурлаж илаа. За тэгээд энэ нутагтаа бол 2017 оноос хойш ирээд одоо морины зүйлийг бол тасралтгүй баагаад ирсэн. За өнгөрсөн жилийн хувьд бол мордоо уйсаа сумдаа очиж нэг ам үзөө нэг төрөв аваад ирсэн. Морд уяа ивтэй сайхан уягдж байна. Одоогоор бол бага нас болцоохон сайгаал сууж байна. За баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн маань 3 дугаар даваа эхлэх гэж байна. Амар байна уу нэвтрүүлгийг дэмжигч ганган урлан оёдлын салон дэмжигч говийн тансаг бууцны цэг. Амар байна уу нэвтрүүлгийн 3 дахь даваа бол бас их хөгжилтэй даваа байгаа. Энэ бол аман наадхаа хэсэг. За энэ наадхаа хэсгийг маань манай соёл урлаг аялал жуулчлал залгуучдын газрын мэрэгчлэлтэн оюун жаргал маань хөтлөн явуулах юм аа. За оюун жаргал маань сайхан дүрмээ танилцуулаад тийм ээ. За амар сайн байцгаана уу? Сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу? За аман наадгаа маань өөрөө 2 үе шаттайгаар явагдана. За эхний үе бол одоо монголчууд эртээр үеэсээ хүүхдийнхаа хэл хэллэгийг тодруулах, сайжруулах зорилгоор түргэн хэллэгийг хэлдэг байсан. За энийг бол одоо өсвөр бага наснаас ахуулаад насан туршид хүртэл тоглож наадан одоо ингэж ирсэн. Жавхлант багаас ингэ түргэн хэллэгийнхаа тэмцээнийг эхэлье. 3 удаа дараалан нэг амьсгаанд яг түргэн хэллэгийг цэвэр тод үгийг хамгийн гол нь одоо цэвэр тод дуудаж чадчихна уу гэдгийг харна. За цаг болсон биш үү? За одоо тэгэд хэлье. Жог хэл орооцолдох юм шиг байна. Яанадаа гэдэг. За алаг даг тонгоцорлог аргамж дээс орооцорлогдог. Алаг даг тонгоцорлог аргамж дээс орооцорлогдог. Алаг даг тонгоцорлог аргамж дээс орооцорлогдог. Хог. За монголчууд олон жил ёсоор бид нар үр хөвгтэн хэл дорхоос нь эхлээл билүү чулуу гэж хэлүүлж сургасан хэлсэн байдаг юм байна лээ. Хэл дорж байгаа хүүхдийг билүү чулуу гэж хэлдэг. Байсан юм байна. За тэгээ над ийм төргийн хэллэг иржээ. Эхлээд би удаанаар та бүхэндээ хэлжгээ дараа нь төргөн хэлхийг бодъё. Царс цаас цас цав цагаан. Зос зис цус цөм уулаан гэсэн ийм төргийн хэллэг байна. За царс цаас цас цав цагаан цус зис цус цөм уулаан царс цас цас цав цагаан цус зис цус цөм уулаан царс цас цаас цав цагаан цус зис цус цөм уулаан.
Ээжийн илүүр хайрвал бариул 3, эгчийн эрүүл хайрвал баллуур 3, ээжийн илүүр хайрвал бариул 3, эгчийн эрүүл хайрвал баллуур 3, ээжийн илүүр хайрвал бариул 3, эгчийн эрүүл хайрвал баллуур 3. За дараагийнхаа багт гурууланд нь 3 гишүүнтэй бүгдэнд нь тараагаад сонгуулчих. Тийм тэгээд минутаа шууд харнаа. За цаг явж эхэлсэн. Алдаг дааг тонгорцлог арган цэдээс орооцлор хог. Алдаг дааг тонгорцлог арган тонгорцлог хог. Арган цэдээс орооцлор хог. Үзээд байна уу? Яг явчихв. За одоо уншаад өгөө. За одоо хэлнэ. Уншихгүй одоо сайхан түргэн хэлнэ гэсэн үг шүү. За. Алдаг дааг тонгорцлог аргамчдээс орооцлор хог. Алдаг дааг тонгорцлог аргамчдээс орооцлол хог. Алдаг дааг тонгорцлор хог аргамчдээс орооцлог. Эхлээд уншиж та бүхэнд хэллээ. Ээжийн илүүр хайрвал бариул 3, эгчийн ээрүүл хайлуур баллуур 3 гинэ. Ээжийн илүүр хайрвал бариул 3, эгчийн ээлүүр хайлуур баллуур 3, ээжийн илүүр хайрвал бариул 3, эгчийн ээлүүр хайлуул баллуур 3, ээжийн илүүр хайрвал бариул 3, эгчийн ээлүүр хайлуур баллуур 3. Солиод уншсан. За. За, царс минийх болохоор царс цаас цав цагаан цос зис цус цөм уулаан гэсэн үг байна. За, царс цаас цав цагаан цос зис цус цөм уулаан, царс цаас цав цагаан цос зис цус цөм уулаан, царс цаас цав цагаан цос зис цус бүгд уулаан. Бүгд онцгож юу ч. За дараагийн багийн түргэн хэллэгийг сонгуулъя. За минут явж эхэлсэн. Түргэн хэллэгээр хэл ярианыхаа өгүүлэхүйн эрхтнийгээ сайжруулна гэж ер нь бол ярьдаг. Өгүүлэхүйн эрхтнийг одоо сайжруулах дасгалыг одоо цөм хийснээр ер нь бол үгийг одоо тод цэвэр цэгцтэй хэлэх ийм одоо дасгал сургалт болдгоо. Яасан их инээд нуутай хүмүүс цуглаж ба. Одоо нөгөө багийнхныгаа явах гэхээр инээгээд ерөөсөө байхгүй юм байна. Нөгөө инээд халдварладаг гэдэг тий. Одоо сүүлдээ бид нар хүртэл инээрхнээ. За цаг зогслоо. Цаг дууссан. Хүрэл илүүр болорс оруул, хүрэл илүүр болорс оруул, хүрэл илүүр болорс оруул, хүлэр илүүр болорс оруул, хүлэр илүүр болорс оруул. Гүй. Энэ дээр ингээд хоёр шууд 6 явна студенттэй. Дахиад явъя. Чи хоёр бичсэн байгаа. Хоёр шууд 3 шинжтэй. За. Хүрэл илүүр болорс оруул, 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 хүрэл илүүр болорс оруул. За. Тарточдыг ац дагаад байна тий. Цаавар рэг бүжчих гээд нэг үү. Ширмэл олон, гөрмөл жирэм, шилмэл гөлөм. Хэл зөвшөөрөл хөөг ирсэн байна. За эхлэх үү. Ширмэл олон гөрмөл жирэм, шилмэл гөлөм. Ширмэл олон гөрмөл жирэм, шилмэл гөлөм. Ширмэл олон гөрмөл жирэм, шилмэл гөлөм. Шанх сайтай шарах савг сайтай сарлаг, шанх сайтай шарах савг сайтай сарлаг, шанх сайтай шарах савг сайтай сарлаг. За ёстой залуучуудыг аз дагна хичээр сайн хэллээ. Түргэн хэллэгийнхаа одоо оноонуудаа өгье. За жавхлант багийн оноо 1 хонь, 1 ямаа, 1 тэмээтэй байна.
За даваад орж ахлагчтай шүтэн хайрхан багийн оноо 2 ямаа 1 хонь. Зөвхөтэй байна. Дараагийн баг өвийг түүчэлэгч баг маань 1 морь 2 тэмээ гэсэн үнэлгээг авсан байна. За та бүхэндээ баяр хүргэе. За ингээд одоо 2 дугаар шатны аман наадга буюу тэмцээн маань одоо хуучин монгол үгийг утгыг тайлбарлах гэсэн үг байгаа. За зөвхөн нэгийг л тасалж аавна гэсэн үг шүү. Амар байна уу? Сар шинийн баярын нэвтрүүлэг. Шойр ТV говийн бүсийн цахим суваг. 3 дугаар тэмцээний 2 дахь одоо үг маань одоо тохон гэдэг үг таарцсан. Одоо тэгээд мэдэхгүй байгаа. Гэхдээ одоо мэддэг юм шиг ярина. Тох гэд язгууртай. Тэгээд тохон гэдэг бас нэг дагуур ороод ирсэн. Энийг бол бид нэр одоо имэйлийн доор морийг нухаж холгохоос зэргийлээд тохом гэд одоо бидний хэрэгэлдэг. Одоо өртөн монголчуудын одоо юм бас хэрэглэгдэх юм байгаа. Энэ тохон маань тохон байжгаад хэрэглээний явцад тохон болцсон болов гэж манай баг нэг юм таамаг дэвшүүллээ. Эсвэл одоо морь тохон одоо давхин махин гэсэн ч үг юм одоо нэг тиймэрхүү л юм л таамагтай. За баярлалаа. За дараагийн баг үгээ сонгоё. Цаг явж эхэлсэн. Ер нь бол энэ одоо хуучин монгол үгийг нэлээд бас нийтлэг мэдтгүй үгнүүдийг оруулсан байгаа. Тэгээд дараа нь өөрсдөн ч гэсэн танин мэдхгүй те. Энэ үгийг ингэж хэлдэг юм биш үү гэж бас мэдэж авах үйц үгнүүд байгаа. Тэгээ хойтой гэдэг үг таарсан байна. Тэгээ бид нар ирээдүйд цагийг төлөөлүүлж ярьж байгаа юм болов уу гэж бодож байна. Хойтон гэж бид нар ярьдаг. Тэгээ хойтон жил хэрэглэх, хойтон ингэн гэд. Тэрнтэй адилхан энэ үг уламжлалаар бол энэ ирээдүйд цагийг бэлгэлж хойтой гэж ярьдаг болов уу гэж таамаглаж байна. За 3 дугаар баг. Дараагийн баг жавхлант баг маань. За үгийн сонголтоо хэлээ. Цаг явж эхэлсэн. За хугацаа болсон. За дэглээ гэж үг байна. Дэглээ. За дэглээ гэдэг үг бол ер нь язгуурн дэг журна гэж хэлж болно. Эмгцэгс гэсэн үг гэж болно. Ийм утгатай язгуур хэвэд. Лээ гэдэг бол өнгөрсөн цагаар байж болно. Нэрлсэн нэр үгийн хэлбэрээр байх юм утгатай. Тэгээд дэглээ гэдэг бол бүжгийн урлагт бол одоо тэрний дэглээ гэж одоо дэглсэн бүжгийнх нь одоо эзнийг дэглээч гэж хэлж болох юм байна. Нөгөө талаар бас дэглээ гэдэг бол дэг журмын утга талаас бас авч үзэх юм боломжтой. Тэгээд дэглээ гэдэг юм үг байна. Тэгээд өөрийнхөө болгоолоо. Амар байна уу нэвтрүүлгийг дэмжигч Сүмбэр сумын засаг даргын тамгын газар, дэмжигч Эхэн сүвэн баялаг оршоо, дэмжигч Удалдаа аж үйлдвэрийн банкны говь сүмбэр салбар. Хуучин монгол үгийн утгыг тайллыг одоо хэлье. За хамгийн эхний баг маань тохон гэж авсан тийм ээ. За тохон гэдэг бол одоо бөхтөр гэдэг үгийг хуучин монголоор тохон гэж ярьдаг байжээ. Бөхтөр. Одоо бөхтөр нуруу гэдэг юм уу те? Бөхтөр уул гэдэг юм уу? Яг бодохоор ингээд тохон гэдэг нэг өмнөөс бөхтөр ямар нэг тохон гэж ингэж ярьдаг баг. За тийм байна. За дараагийн баг маань хойтой гэдэг үгийг авсан. За хойтой гэдгийн одоо утга бол хойхонтой гэдэг иймэрхүү утгыг агуулсан байна. Тэгэхээр одоо бас та бүхэн бол нэг цаг хугацаатай нэг тийм хэлхийг бас өгүүлдэг баха гэж ярьсан. Энийг бол баг зэрэг төхүүлсэн гэж одоо үзэж байна. Зүг чиг тийм одоо цаг хугацаа зүг чиг рүүгээ ойртуулсан учраас. За дараагийн баг дэглээ гэсэн үгийг авсан байна. За энэ дэглээ гэдэг маань
хан унь хоёроор барьсан оромжийг хэлдэг байх нэ. За оноог өгөө. Шүтэн хайрхан баг маань ямаа авсан байна. Амар байна уу нэвтрүүлгийг санаачлан бүтээгч Chor TV говийн бүсийн цахим суваг. Хамтрагч Говьсүмбэр аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар. Дэмжигч Борчхон голомт жуулчны бааз. За ингээд амар байна уу нэвтрүүлгийн маань 3 даваа ийхүү одоо амжилттай бид давж дууслаа. За тэгэхээр шүүгчд маань нэгдсэн оноогоо гаргаад тийм ээ Сүмбэр сумын одоо энэ жилийн модон могоо жилийн маань ялагч баг хинбэ ямар баг вэ гэдгийг тодруулж авах зорилго хөдөлгөөн хамтдаа би цаа яриа өрнүүлье гэж бодож байна. За манай Говьсүмбэр аймгийн маань одоо нэрийг тийм ээ улстай битгий хэл дэлхийд гайхуулж яваа хар сууд хамтлагийн дасгалжуулагч анх цэцэг маань манай нэвтрүүлэгт одоо 3 дугаар багийн төлөөлөө оролцож байгаа. Тэгэхээр анх цэцгийн хувьд бол уг нь бол нарийн бичиг юм байл шүү дээ тийм. Тэгсэн хэрнээ би их анх гайхажсэн байхгүй хөөхөн тэгээд ягаад энэ спортын тэгээ юм бүжгийн төрлийн спортын дасгалжуулагч юм болоо гэд өөрөө ер нь бүжгэлдэг байсан уу? Тэгээ яаж яваад дасгалжуулагч болчихвоо? За ингээд телевиз үзэж байгаа нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. За тэгээд миний хувьд болохоор хүмүүсээс гайхдаг өөрийнх маань үндсэн мэрэгжил эдийн засагч гэсэн мөртлөө бичиг хэрэгээ явааддаг. Тэгсэн хажуугаар нас нэг хэдэн хүүхд бэлдээд яваад байгаа нэг багш юм шиг үгүй юм шиг. Урлагт бол яг одоо урлагийн салбарт бол маш олон жил ингээд тасралтгүй өөрийгөө хөгжүүлж хин нэг хүүхдийг бас юм нэг одоо урлагийн дүртэй болгочих юм хүсэл мөрөөдөлтэй. Одоо 3 настайгаас хойш яг одоо хамгийн анх Монголын хөгтөөр тайзан дээр шуугаа гэж бүжгийн тэмцээнд орч эхэлж ирсэн миний одоо яг урлагт бол одоо ингээд бодохоор айгүй олон жил ингээд явцсан байгаа. Говьсүмбэр аймагт ирэхээс өмнө бол яг өөрийнхөө сонирхлоор одоо Хинтээ аймгийн бор өндөр сумныхаа соёлын төвд арга зүйчээр ажилладаг байсан мэрэгжлийн бус хүмүүртлээ урлаг уран сайханд өөрийгөө ингээд нэг хөгжүүлж исэн тэр утгаараа тэгээд энэ хар сууд гэдэг багийг хамтлагийг одоо юу гэх юм хөгжүүлэх юм нөхцөл бололцоог одоо бүрдүүлэхэд манай одоо Уганбаатар агш манай аюу тусдим болсон. Тэгээ угнаагш маань ерөнхийдөө бүжгээд эхэлдэг. За миний хувьд болохоор яг тухайн багийн одоо хүүхдүүдийн одоо бусад арын алба буюу эхлээд бол хувцастэй тий одоо бусад одоо ажлыг ингэж хийж амжуулж одоо бичиг цаасны ажлууд ингэ хийдэг байсан. Сүүлдээ бол одоо яг нэг мэрэгжлийн дасгалжуулагч яг энэ хөгжөөний дэмжлэгийн дасгалжуулагчийн 2 удаагийн сургалтанд хамрагдаж сертификатыг яг аваад албан ёсны дасгалжуулагч гэдэг болсон. Тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр хүсэл зорилгоор тэгээд бас орон нутагтаа Монгол улстай одоо байхгүй төрлийг бас хөгжүүлэх юм боломжийг ирж хайж судлаад тэгээд ингээд хүүхдүүдтэйгээ 3 дахь жилийнхаа нөр одоо энэ жилдээ ингээд 4 дахь жил рүү гарч байна. Аа баярлалаа. За би Эрдэнэ Болормоогоос энэ оршооныхоо эхлэлийн тухай хэдэн гишүүнтэй оршоо одоо эхэлснээс хойш үзэсгэлэн худалдаа төв орон нутгийн үйл ажиллагаа арга хэмжээнд орон нутгаа төлөөлж хэр оролцож байна энэ талаараа тодруулж ярина уу гэж. Амар байна уу? Телевиз үзэж байгаа бүх одоо элэгнэгт монголчуудаа сар шинийн мэнд дэвшүүлье. За манай хоршоо нь ерөнхийдөө нэг 20 гаруй гишүүнтэй сууд цагаа дэвчмсэн малаж ах вэ. За тэгээд дээрэс нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд 2020 онд ер нь үүсгэн байгуулагдсан. Тэгээд байгуулагдсанаас хойш ерөнхийдөө аймгийн орон нутгийн нэрийг гаргаад нэлээд олон үзэсгэлэнд за жишээ нь улсын үзэсгэлэн худалдаанд за тэгээ нүүдэлчин монголч гэдэг юм уу. За тэгээ аймгийн үзэсгэлэн худалдаанд ер нь байнга идэвхтэй оролцдог. Тэгээд ингэж оролцож байгаагийн нэг одоо яг яагаад ингэ оролцоод байдаг юм бэ гэвэл би малчтаа зам гаргахыг, жим гаргахыг хүсдэг. Тэ малчд маань ингээд яг бүх хүмүүс, бүх малчд маань ингээд брэнд бүтээгдэхүүнээ хийгээд бүх малчд маань яг ингээд одоо миний араас яваасай бүгдээрээ хамтраад үнэхээр одоо яг үнэнээ хэлэхэд бол одоо яг үйлдвэрийн цагаан эд байна уу гэхээсээр одоо яг мал аж ахуйн салбарт гарч байгаа цагаан эд миний ховор байна. Тэгэхээр ерөнхийдөө яг бүгдээрээ хамтраад ийм их цагаан эдэг хийгээд бүх юм одоо ингээд Монгол үндэснийхээ өв соёлыг түгээндлэгрүүлэх юмсан гэсэн үүднээс ер нь нэлээд нэг сүүлийн үед хошоогоо танилцуулаад ийм хийгээч гэж малчтаа уриалаад явж байгаа гэсэн үг. Манай Балрагчийн хувьд ихэнх сүвийн баялаг гэдэг энэ хоршоог байгуулсан тийм ээ. Тэгээ дээрэс нь нэтаж буюу нутгийн иргэдэд төшөөлсөн аялал жуулчлалыг бас нэлээд Сүмбэр сумантайгаа хамтраад
хөгжүүлж яваагаар нь бас их бахархаж байгаа шүү. Тэгээд яг энэ жишгийг бас манай Говьсонбор аймаг тий дээрээс нь одоо энэ говийн бүсийн аймаг руу бид нар бас хамтарч тийм аялал жуулчлалын холбоо нь бусад говийнхаа бүсүүдтэй говийн аймагуудтайгаа хамтарч энэ говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бас нэлээд анхаарч ажиллаж байгааг бас мэдх юм аа. Тэгээд танд бас ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр манай бас нэг зочин маань одоо 3 дугаар багт маань сууж байгаа. За 3 дугаар багийн туяа сүрэнтэй ярилцахыг хүслээ. За ГСБХ хоршооны нэгтлэн бодогч гэж байгаа. ГСБХ гэдэг нэртэй их сонин нэртэй. Би бол эхлээ бодохдоо товчлол юм биш үү? Бүтэн нэрийг хэлээж хэлсэн чинь үгүй ГСБХ хэлгээд ах юм. Тэр нь яг ямар утгатай нэртэй юм хоршоо юм бэ? Танаа хоршоо яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Ард түмэндээ одоо сар шинийн мэд төвшүүлээ. За манай ГСБХ хадгалам зээлийн оршоо. ГСБХ гээд энэ 5 үсэг болохоор Говьсонбор аймгийн бизнес эрхлэгчдийн хөгжил гэсэн үгний ерөн товчлол. За тийм утгатай үг байгаа. За манай оршоо ч байгуулагдаад 2005 онд анх байгуулагдаад одоо энэ онд 20 жилийнхаа хийх гэж байгаа. Тэгээ орон нутгийн бүх бизнес эрхлэгчид манай хоршооны гишүүн байдаг. Гишүүндээ үйлчилдэг. За хадгаламжийн үйлчлэгээ үзүүлдэг. Мөн зээлийн үйлчлэгээ үзүүлдэг ийм байгууллага байгаа. Одоогоор нэг 420 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явж байна. За баярлалаа. За ингээд Сүмбэр сумын маань ялагчид тодорсон. За манай ерхий шүүгч маань оноогоос танилцуулна. Амар байна уу нэвтрүүлгийг санаачлан бүтээгч Chor TV говийн бүсийн цахим суваг. Хамтрагч Говьсонбор аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар. Дэмжигч Боржгон голомт жуулчны бааз. За сайхан оролцлоо, идэвхтэй, хөгжилтэй, чөлөөтэй сайхан оролцлоо. Манай Сүмбэр сумын олон хүнээ төлөөлсөн 3 багийн 9 гишүүн. Тэгээд одоо нэгтэй уралдаан бол төрүүлэгчтэй байдаг, дундчтай байдаг, хосрогчтой байдаг юм зам байна. Зам дагаж дунгарлаа. Даваад орж ахлагчтай хайрхан, шүтэн хайрхан баг 13 оноо. Хамт сургууль мөдөөлөгч лоохо зогстой багш ахлагчтай завхан тавг 15 оноо. Манай залуучуудын өвийг түүчээлэгчд багийн жанживд орж ахлагчтай багийнхан 18 оноо. Заавар дормыг сонссон. Тийм ээ морь хэдэн оноо өгөх, тэмээ хэдэн оноо өгөх гэдэг хэний баг олон ямаатай байна уу гэдэг энэ дотроо форцнууд нь байна. Тэгээд амжилттай оролцсон та бүхэндээ нийт шүүгчид зохион байгуулагчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргье. Амар байна уу нэвтрүүлгийг дэмжигч Сүмбэр сумын засаг даргын тамгын газар. Дэмжигч Эхэн сүвэн баялаг оршоо. Дэмжигч Худалдаа аж үйлдвэрийн танхимын Говьсонбор салбар. За улсын тэргүүний Сүмбэр сумын авраг багаар өвийг түүчээлэгч багийн 3 залуус маань шалгарлаа. Тэгээд та бүхэнд өргөмжлөлийг гардуулах гэж байна. За өргөмжлөл. Хүндэт өвийг түүчээлэгч багийн хамт олон Chor TV говийн бүсийн цахим сувгийн амар байна уу сар шинийн баярын уралдаанд нэвтрүүлэлт оролцсон мэдлэг оюун авхаалж самбаагаараа тэргүүлж Сүмбэр сумын төрөө магнаагаар тодорсон баяр хүргэн өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнав. Chor TV говийн бүсийн цахим суваг Говьсонбор аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар. Мөн өнөөдрийн Сүмбэр сумын нэвтрүүлгийн ивент тгчээр оролцож байгаа бэлгийн багцыг бас бид нарт бэлэг ярьж байгаа. Эхэн сүвэн баялаг оршооны манай болрогч болон түүний хамт олон энэ бэлгийг гардуулж байгаа маа. За ингээд энэ гарын бэлгийг манай залуучуудад гардуулнаа. За амжилт хүсье. Энэ сар шинийн сайхан дугаар одоо оролцсондоо бас их сэтгэл өндөртэй байна. Тэгээд одоо хоёр сайхан залуутайгаа одоо дэлхийн дивжээнд энэ тэнцүү хүрэлцэлтийн сайхан хүү байна. За бас одоо нөгөө ГСБХ гээд шөнийхөө
санхүү вацж байдаг манай туяа сүрэн гээд манай баг бүрэлдэхүүнийг сайхан оролцлоо. Энэ тэмцээн маань одоо жил бүр ингээд явагдаад их сайхан өргөн дэлгэр болохаар байхаа гэж бас бид хүсэж байна. Тэгээд одоо Чойр ТV-гийн хамт олонд одоо бас дуран тод сайхан байхын үлцээтэй ирэлийг өргөн дэвшүүлье. Ажлын өндөр амжилт хүсье. Бага төрүүлнэ гэж бодож ирсэн. Бага төрүүлнэ гэж ерөөсө батсангүй сая. Лохо цагшийн багийг төрүүлсэн байх гэж бодож суудлаа. Манай өмнө бол манай баг бол дандаа бод байгаа шүү дээ. Уг нь тий. Тэгэхээр нөгөө бод учраас өндөр оноотой болчихж байгаа байхгүй юу? Тий, яг үнэ. За манай залуу. Одоо хамгийн залуу оролцогч маань тий дараагийн одоо сөмбөр сумаа төлөөлөөд аймгийн аврах төсөлтөж штэ сэтгэлээс аваадаг. Сэтгэлөө яг иймэрхүү зүйлийг орж үзье гэж ер нь боддог байсан юм. Тэгээд өнөөгөө багш манай тасалжуулагч намайг залгаж дуудаад ийм зүйлд оролцъё гэд намайг аваад энд ирсэн. Тэгээд өөрийгөө амар азтай л байна гэж бодож энэ ийм зүйлд оролцоо явж байгаа да. За тэгээд амжилт хүсье. Тэгээд одоо сөмбөр сумаа төлөөлнө штэ. Үнэхээр залуучуудын маань багийг одоо Говьсөнбөр аймаг Монгол улсын хамгийн залуу аймаг гэдэг ягаад ч юм ингээд яг л одоо аймаг маань ивэгээд байгаа юм шиг л надад санагдаад байлаа. Тэгээд аймгийн авраг болохгүй гэж ирөө. Хорэ. Энэ удаагийн одоо Баян хотод төрөө магнанаар гарч ирж байна. За гарын бэлгийг хатуулнаа. Яста түүчээлх нэ тий. За баяр үргээ. Дараа жилийн тэмцээн. За баяр үргээ. За баярлаа. Амар айну нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар инхүү жаргаж байна. Улсын тэргүүний Сөмбөр сумын авраг баар өвийг түүчээлэгч баг маань тодорлоо. Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дам баяр. Шидрүүн мөнгөн өвлийг өнтөө давсны давхар баяр. Шинхэн цэцэглэх хавартай инх золгосны гурамсан баяр. Шиний нэгэн химээх игнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрээ. Сар шиндээ сайхан шиндээрээ. Хүрээ! 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 Амар байна уу нэвтрүүлгийг санаачлан бүтээгч Чойр ТV говийн бүсийн цахим суваг. Хамтрагч Говьсөнбөр аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар. Дэмжигч Борчхон голомт жуулчны бааз. Элдв эрдэн тэмээгч модон могоо жилийн сар шиний мэнд дэвшүүлье. Чойр ТV говийн бүсийн цахим суваг.